Газрын тосны бүтээгдэхүүнтэй ажиллах аюулын ажиллагааны зөвлөмж. Зөвлөмж 1. Барилга байгууламжийн зөвхөн зөвшөөрөгдсөн байршилд батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулах. Зөвлөмж 2. Ашиглалтанд оруулах комиссийн дүгнэлт гарсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх. Зөвлөмж 3. Техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж ажилтнуудын мэдлэг, чадварыг тогтмол дээшлүүлэх. Зөвлөмж 4. Гал төмөр, осол аваар байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх. Зөвлөмж 5. Стандартын шаардлага хангасан чанартай шатхууныг хэрэглэгчдэд нийлүүлэх. Зөвлөмж 6. Хэрэглэгчийн гомдлыг шуурхай шийдвэрлэж, шатхууны хэмжээ, хэмжилтийг ил тод ашиглаж үзүүлэх. Зөвлөмж 7. Шатхуун түгээгүүр болон хэмжих хэрэгслийг хугацаанд нь шалгалт тохируулахад хамруулах. Зөвлөмж 8. Чанарын талаарх гомдол гарвал хяналтын дээж авч лабораторийн шинжилгээгээр батлуулах. Зөвлөмж 9. Шатхууны төрөл, чанар, экологийн ангиллын мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэх. Зөвлөмж 10. Хэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хугацаанд нь арилгаж, хууль ёсны шаардлагыг бүрэн хэрэгжүүлэх. Зөвлөмж 11. Дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж, аюулгүй ажиллагааны дүрм журмыг бүрдэж ажиллах. Хур борооны улирал эхэлж буйтай холбогдуулан ойрын өдрүүдэд төр зуурын дуу цахилгаантай бороорох, урийн үер буух, гол усны төвшин нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд аж ахуй нэгж байгууллагууд цаг агаарын сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээг тогтмол шалгаж, болзошгүй үер усны аюул, цаг агаарын аюулт эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллана. Сүүлийн үед гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор геолог, уул уурхай, газрын тос, хий, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд аж үйлдвэр Эрдэс баялагын сайдын 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаар Тэг1 18 Тэг3 тоод албан бичгийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлж аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллахыг анхааруулж байна. Аж үйлдвэр Эрдэс баялагын яам, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.